Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлийн радио 104.5 сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. Яг одоо сонсогч тантай хамт нэгдүгээр эфирээс найруулагч Мэдзүү, хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ. Миний би хамт байна. За бид нар 7 хоног бүрийн 5 гаргийн яг энэ 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутанд бас шин сэдв, шин зочдтойгоор ярилцдаг байгаа. Өнөөдөр бидэнтэй ярилцахаар хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч, солон сэтгэл зүйч маань ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Чамд бас өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За мөн 2 сард нэг удаа бидний яриа гой дулаацуулахаар бас үр өгөөчтэй болохоор ирдэг. Манай ээж гэдэг төлөөллөөр ирдэг мөнх цэцэг ирсэн байна. Танд бас өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За өнөөдөр гуруулаа бид гурийн хувьд бол дандаа ихэвчлэн одоо байнгын сонсогч хэрэг байгаа бол өсвөр насны тухай ярьдгийг бол гадарлаж байгаах. Тэгээ өнөөдөр мөн бас өсвөр настайгаа холбоотой сэдвийг сонгосон. Өсвөр насны хүүхдүүд яагаад эцэг эхээсээ холддог вэ гэдэг сэдв байгаа. За холддог вэ гэдэг маань болохоор ер нь нэлээдгүй олон эцэг эхчүүд хүүхдүүд том болчхороо дуун цөөрчдөг юм байна. Өрөөлөгөө ороод хаалгаа хагаад тэгээд ер нь тустай болчдөг юм байна. За тэгээд гэр бүлэрээ гоё амралтаар хамтдаа цагийг өнгөрөөе гэхлээр үгүй би найзуудтайгаа уулзна гэдгийм байна гэл те. Зарим эцэг эхчүүд бас яг энэ шинж тэмдгүүдэд жоохон эмзэг ханддаг бол зарим эцэгчүүд за угаасаа тэгэл насны юм байгааз гээд орхидог эцэг байна тий. Тэгэхээр ер нь энэ бас хөгжлийн нэг хэсэг юм болоо эсвэл анхаарах ёстой шинж тэмдэг юм болоо эсвэл яг энэ шинж тэмдэг ямар болов анхаарах юм бол гээд өнөөдөр бүгдээрээ өсвөр насны хүүхдүүд яагаад холддог тухай яриа өрнүүлье гэж бодож байна. За та хоёрын маань хувьд яг энэ сэдвийг сонссон чинь хамгийн түрүүнд ямар жишээ, ямар бодол юу орж ирсэн бэ гэдгээс эхлэе төхөө. За надаа миний хоёул микро ойрт болох юм байна. За болж байна. Тийм микрофон хоёул татж болно өө. За миний хувьд болохоор яг одоо энэ сэдвийг ингээд шууд хүлээж авангуудаа ерөнхийдөө яг бодолт маань болохоор ерөнхий нөгөө нэг хоёр талаас нь бодсон. За дээрэс нь юу вэ гэхээр нэг талаасаа энэ бол мэдээж хөгжилтэй холбоотой хүүхдийн хөгжил одоо яг энтэй бол холбоотой байдаг нэг хэсэг байгаа. Нөгөө талаас нөгөө нэг эцэг эхийн өөрийнх нь сэтгэл зүйн одоо нөгөө нэг бэлтгэлтэй байдал ямар байгаагаас хамаарч ийн гэдгээс л болж ин даа гэсэн. Тэгэл ургуулаад нөгөө за тэр ийм асуудаг ингэдэг тэгдэг гэдэг айл гих мэтлээ ингээл юмнууд нөгөө нэг үйл явдлууд ч юм уу скол бол одоо ойлголтууд ч юм ингээл араасаа урсаал явчихсан л да. Тэгэхээр ямар ч гэсэн энэ бол хоёр талтай байгаа гэж одоо хамгийн түрүүнд орж ижсэн одоо мэдээлэл бол энэ. Таны хувьд энэ өгүүлбэр юу бодогдолоо? Гониг. Ялцчихгүй яг энэ мэдрэмжийг туулсан болохоор тий. Одоо дараагийнх нь нөхд нь яг туулах гад ерөнхийдөл нь харагдаад байгаа болохоор жоох гонигтай. Тий. Яг ингээд нөгөө хүүхэдтэйгээ байх цагийг ингээд ээж авнар чинь дандаа аз жаргалтайгаар төсөөлдөг штеп. Өнөрлөл, тэрэл, хайрлал тий. Тэгэл хүүхэд маань ингээл миний нар юм шиг санагдал. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө хүүхэд маань миний нар байхаа болоод тэнгуүч чи яалчгүй гонигтай гэдэг мэдрэмж төрж исэн. Тийм. Хит хитэн ээж нартай бас ярилцахад яг энэ мэдрэмж бол амар гонигтай хэрэггүй юм шиг тий. Хүүхэдтэй би хэрэггүй юм шиг мэдрэмж гонигтай гэдэг тийм мэдрэмж орж ирсэн. Та тэгтээ нэг удаа тоолж исэн гэж тэгж штэ тий. Тэгэхээр ер нь таны анзаарснаар эсвэл таны яг нөгөө туулсны хувьд бол хэдэн настайгаас нь эхлээд та энэ зүйлийг мэдэрч эхэлсэн бол? За хэдгээр анги гэх юм уу эсвэл хоёлаа? Тий анги гэж ярих арай сандаг шууд тий орж ирдэг штэ. За миний хувьд болохоор нэг би өөрөө жоохон завгүй байжгаад жоохон оройтч анзаарсан. Сул тал нь. Тий. Хүн чинь ингэдэг нэг хүүхдээ өөрчлөж байгааг анзаарч байгаа л яанаа гэж хэлдэг шүү дээ. Миний хувьд өөрөө амар завгүй яжна гинт хүүхдээ ингээ харсч манай хүүхдээ амар өөрчлөгдсөн байсан. Тэр нь болохоор нэг 8 дугаар анги гэсэн юм уу да. Тий. Яг нэг юм ямар нэг юм бэлэхээр
нөгөө ингэж хүлээж авах та гэж бодож яснаас шал өөрөөр хүлээж авч маавал тий. Тэнгүүт нь би бүр гайхаал юу лээ гэснэ. Бачта чи хүрээд иртээ. Нэг кино нөгөө үзэж чад нөгөө харлаган өнгөрөчгөр нухраадаг штэ тий. Яг тэр шиг болгочих гээд үзээд. Тэгээ нэг 7-8 дээр яг тэрийг анзаарчсан. Тэгээ би бол хувьд яг нэг жоох оройтод анзаарсан байна даа л гэж жоох хэмзгэлдэг. Тий. Магадгүй эртээсэн байх гэж та бодоод байна уу тий? Тийм магадгүй шүү дээ байсан баг. За, ер нь энэ хэвийн үзэгдэл үү? Уг нь бол хэвийн үзэгдэл байгаа. Жишээ нь болохоор хүүхэд бол ерөнхийдөө яг биднээс нэг одоо юу гэдэг дөнгөж төрөөд бол нэг 100% хамааралтай байжгаад тэгээ наснаас ахуулаад багасаар агаад 18 наснд гэхэд бол 0% хамаарал буюу тодорхой бие даасан өөрийгөө авч явах чадвартай болсон байх боломжтой гэсэн. Тэгтэл бид нар болохоор яг энэ дээрээс харах юм бол өөртөө яг нөгөө нэг насанд нь яг ямар оролцоотой байгаа, ямар үедээ хүүхэд яг бие даах буюу те эсвэл нөгөө одоо юу гэдэг холдох гэдэг ийм илэрхийлэл гарч байгааг анзаарахгүйгаасаа болоод ерөөдөө байнгын л бид нар нөгөө нэг одоо эцэг гэхийн үүрэг гэдгээсээ ч юм уу те зайшгүй би оролцох ёстой, би хамгаалах ёстой, би гэдэг нөгөө ээжийн одоо эсвэл аавын ч юм уу ийм байр сууриас хандаад байдаг. Гэтэл нөгөө хүүхэд маань өөрөө эргээгээд нөгөө цаашдаа том хүн болно гэдг нь угаасаа явцсан одоо хөгжлийн явцаараа явж байгаа учраас насанд ингээд багаар ч гэсэн ерөнхийдөө хүүхэд бол тодорхой нэг бие даасан үйлдэлүүдийг хийх гээд байдаг гэсэн. Жишээ нь болохоор хамгийн багасаа ахуулаад зүгээр би өөрөө одоо хоолоо идэнэ гэдэг чинь л ерөнхийдөө анхны одоо бие даах нөгөө байдал эхэлж байгаа байхгүй. Тэгтэл болохоор бид нар зарим нэг хүмүүс болохоор яг энийг болохоор одоо жоохон байна, арай болоогүй байна, болохгүй гэдэг ч юм уу. Тэнгүүд яг тэр үед нь зөв хараад, зөв ойлголттой байгаад энэ дээр нь дэмжээ явуулчих юм бол айжандаа нөгөө явцын дунд ч гэсэн яг одоо өсвөр наснд ирээд өөрийнхөө хувьд нөгөө тодорхой хэмжээний одоо нөгөө нийгмийн нэг хүн болох гэж байгаа учраас би гэдэг рүү чиглэж байгаа учраас тодорхой хэмжээний бас нөгөө өөрийнхөө эрх чөлөө гэдэг юм би гэсэн байр сууриа илэрхийлэх хүсэл нь нэлээд өндөр болоод эхэлнэ. За би чинь нэг хүн байгаамаа. Би нэг өөрөөр ингэж юм хийж үзье. Тэр үед бол ерөн хүүхдийн хувьд ч гэсэн хамгийн их одоо өөр дээрээ янз бүрийн юмыг оролдож хийгээд тэгээ эндээсээ туршлага аваад илүү үнэхээр нөгөө нэг юу гэдгийг дараа нь одоо юу гэдгийг амьдралд одоо ороход бэлтгэлээ ингээ хангагдах боломжтой гэсэн үг байхгүй энгийн үгээр. Гэтэл болохоор бид нэр тэрүүн дээр нь анзаарахгүйгээр хит их заримдаа халамжлах гэж юм уу эсвэл эсвэл одоо арай болоогүй гэдэг ч юм уу болгоомжлох ч юм уу эсвэл одоо юу гэдгийг хит хаанг хандах ч юм уу те за өөрөө мэддэг гэж яагаад энэ байдлаасаа болоод нэг мэд гэж ердөөсөө бид нөгөө гинтийн одоо зүйл болж байгаа юм шиг хүлээж авдаг нь эргээгээд бид нар яагаад вэ болоогүй штэ ийм хурдан юм гээ эсвэл бол нөгөө нэг зарим эцэг эхчүүд хэлээд идэв штэ те өмнө ингээ гайгүйсэн одоо өөр болчихлоо яг оноо гэдэг үгнүүд бол амар олон тавтагддаг. Тэгтэл болохоор өөр болоод байгаа нь өөр болж байгаа биш хэвийн явагдаж байгаа нөгөө процесс буюу явцаараа явж байгаа. Харин эцэг эхчүүд бид нар яг энэ дээр ямар байна вэ гэдэг маань ингээ харах юм бол нөгөө гинтийн гэдэг зүйлээ өөртөө хараад байгаа боловч зүгээр бид нар оролцох ёстой, анхаарах ёстой зүйл дээр нөгөө талаасаа бас эргээгээд яг энэ хөгжил ямар байдгийг гэдэг ойлголтын тутмаг байдлаасаа олоод бид нар энэ дээр нэг юм гайхалтай өөртөөхөө хувьд юм цочролд оруулдаг үйл явдал гэж хэлж болно гэсэн үг. За яг энэ яриг сонсож байгаа сонсогчд маань бас гэрүүлээ радио 104.5 бич утсын лайваар үзэж байгаа. Тэгээ бас үзэж байгаа хүмүүсээс бас асуумаар байна. Одоо яг хүүхдийнхээ өөрчлөлтийг та яг ямар байдлаар мэдэрч эхэлсэн бэ? Тэ? Одоо тэр холдож байгаа байдлыг нь ямар байдлаар мэдэрч эхэлсэн бэ? Тэгээд дээрэс нь яг тэр үед та яг юу хийсэн бэ те анзаарчлаа штэ. Тэгээд нэг л биш санагдаад эмзэглэж байгаа, гуниглж байгаа, эсвэл юу илээ гэж бодож байгаа те. Яг тэр үедээ та ямар арга хэмжээ авсан, яг ямар үйлдэл хийсэн гэдгээ бас бичээд явал бүгдээрээ хамтдаа хуваалцаад ямар үед ер нь ихэвчлэн хүүхдүүд тийм хариултал үзүүлдгийг гэдгийн талаараас ярьж болж байна тийм ээ. За тэгээ би нэг саяхан нэг ээжтэй ярьж исэн. Хүүхэд нь 7 дугаар ангид орсон гэж байгаа. Хүү. Тэгээ тэр ээж ингэж ярьсан. Ингээд гинт ингээд одоо анги дээр нэг ямар нэгэн зүйл болж л те. Тэгээд тэрийг ээж нөө мдээгүй байгаа юм. За нэг жижигхэн зодон зохион ч юм уу те. Тэгээд тэрийг ингээд дараа нэлээд удаан хугацааны дараа ингээд мэдсэн чинь ингээд
уг нь бүх юмаа ярьдаг штэ гэд тий. Нэг одоо нэг цохилт гэх юм уу да тий. Тийм мэдрэмж ингээд авсан тухайгаа ингээд ярьж ирсэн. Тэгэхээр ээж аавуудад бас нэг нийтлэг анзаарагддаг зүйл нь нэг юм өөрийнх нь хяналтанд байхаа болж байгаа юм шиг санагддаг гэх юм уу. Одоо нэг юм одоо алган дотор байхаа болоод ингээ ус асгардаг штэ тий. Яг нэг тийм мэдрэмж юм болоо гэ яриаг нь сонсон чинь надад бас тэгж санагдсан. Тэгэхээр эцэгчүүд бас энэ мэдрэмжийг авдаг бах тий. Тий. Над дээр ч гэсэн ирж байгаа одоо ялангуяа нөгөө өсвөр насны дээр одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн асуудлаар ирэхдээ ихэнх нь бас яг ийм цочролд орсон байдлаар орж ирдэг. Ерөнхийдөө ууг нь бол өмнө гайгүй байсан. Ууг нь болохоор их дуулууртай байсан, надтай юмаа ярьдаг байсан, нээлттэй байсан, бүх юмаа хуваалцдаг байсан. Гэтэл одоо болохоор ердөөсөө тэхээ болчиход байна. Миний үгийг сонсгоо болчиход байна. Намайг ердөөсөө үг хэлэхээр нөгөө тоохгүй байгаад байна. Одоо бол ердөөсөө юмаа ярихаа боллоо гэдэг. Гэх мэтлээ ингээд яг ийм жишээнүүд бол ихэнх эцэг эхчүүд бол бараг тийм ерийн тэгдэг штэ гэх магадлал өндөртөө байгаад байна гэсэн үг байхгүй юу. Гэтэл болохоор энэ чинь нөгөө эргээгээд харах юм бол хүүхэд өөрийнхөө хувьд ялтчгүй одоо нэг өөрөө ингээд нөгөө би гэдэг дээр очиж байгаа учраас өөрөө шийдэх хүсэл бас нэг төрж байгаа. Би даах одоо хүсэл бол байгаад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэрүүн дээр бид нар өөрсдөө бас яаж хандах вэ гэдэг бол аюу чухал байгаа гэсэн үг. За манай ээж өвдөг. Та нөгөө гонигтай мэдрэмжийг аваад тэгэл одоо эцэгчдийн хувьд гинт тийм шиг мэдрэмж төрж байгаа шүү дээ. Угсаа анзаарсан чинь л яг өөрчлөгдсөн юм шиг. Тэр үед та юу хийсэн бол одоо санаж байгаа л. За ер нь бол яг түрүүн хэлсэн шүү дээ нөгөө хяналттай гэдэг шүү дээ. Тэнгүүд эцэг эхчүүд одоо энийг үзэж байгаа ээж аавуудын хувьд ч гэсэн энэ үгийг бол бүгд сонсмоор байгаа. Яг тэгвэл бүх ээж аав өөрийгөө хяналттай гэж боддоггүй. Юу гэж боддог вэ гэхээр анхаарал халамж тавьж байгаа. Хүүхдийнхаа төлөө чиний төлөө л гэж бодож байгаа болохоос хизээч би хяналттай ээж болохоор л гэж ер нь. Тийм ээ тийм. Тий. Тэнгүүд яг гэхдээ энэ үг бол худлаа биш үнэн үг байхгүй юу? Гэхдээ энэ үгийг сонсоход бол бас л ингээл те бас л нөгөө үнэн мөртлөө хүлэн зөвшөөрөхийг хүсэхгүй яг тэр мэдрэмж төрж ийн л та. Яг сонсоход ч гэсэн. Тэнгүүд яг л үүнтэй адилхан яг нөгөө охиноо ингээд нөгөө яаж яах охин хүүхд болохоор нь охин хүүхд болохоор нь гэдгээр нь айгүй их нөгөө юу яана барьцаалнаа. Охин юм чинь тийх байх хэвээр охин юм чинь санаа зовж ийн охин юм чинь гэл те хүргэж өгөөл аваал те аль болох хичээгээд идэг гэсэн. Тэгэд гэтэл эн чинь нөгөө талаараа бас хяналт байгаа даа байхгүй юу? Нөгөө хүүхэд маань чөлөөтэй те найз нөхдөдөө уулзах тийшээ гарах те иймэрхүү зүйл дээр нь нөгөө хүүхдийн аюултай тэгэл бүр ингээл ямар сандаа ингээд санаа зовх айдсаас байгаа шүү дээ те амар. Тэнгүүд ингээд орчин тойрноо эргээ харсан чи баг ингээд Монголд ерөн аюулгүй юм ерөөсөй байхгүй нөгөө нэг кинон дээр нэг ээж ингээд төрчөөд гэрийнхаа бүх тавилгыг гарч бүгд аюултай харагддээ шүү дээ. Яг тэр шиг заяа. Бүр ингээл харч яг охин ингээл нэг 14 5 хүрэл яг ганцаараа ингээл гадуур яваал те өөрийн гэсэн ертөнцтэй болол эхэлсэн чинь яг энэ нийгэмд ингээд ганцаар ингээд 51 гэж бодсон чинь бүр ингээд ерөөсөй аюулгүй юм байхгүй заяа. Стамер эсэ. Яг тэр үед бол бүр яг яах вэ нөгөө бүх үзүүртэй юмд ийм хөөс хатгаал те бүх үзүүртэй юмыг хаамаар яг тийм мэдрэмж төрт юм лээ. Аав нь бүр инээдтэй. Бараг ийм нөгөө гадаад шиг ийм сүмийн сургууль гэдэг бол гоё байхгүй дотор байртай гэж. Гэхдээ мэдээж тэгж болохгүй. Тэгээд яг нөгөө ярилцаад юу гэж ер нь бол зөвшөөрөлдсөн бай гэхээр мэдээж нийгмийн бүх аюулгүй юм дээр би нөгөө спонж юм зөөлөвч тавьж чадахгүй юм чинь хамгаалж чадахгүй шүү дээ тийм. Охиныгоо яаж тэнд өөрийгөө өвдөхгүй байх вэ гэдэг дээр сургая л гэж шийдсэн. Ер нь над. Тийм. Тэр дээргүй үргэлж надтай хамтаа байхгүй юм чинь надгүйгээр байхдаа байж сурах нь амар чухал юм байна гэж ер нь ойлгосон доо. Энэ процессын хувьд. Тэгсэн чинь нөгөө яагаад тэр үед бас эцэгчүүдэд одоо нөгөө шоконд орсон тэгэл ийм цочролд орсон гэдэг ч юм уу те тэгэл бүр гинтэл хүүхэд нь ингээд яг өөрөөс нь ага холтцсон юм шиг ингээд санагдсан яг ээжүүдийн мэдрэмжийг ийшээ ороод байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр ээжүүд ингээд одоо өөрийгөө буруутгах мэдрэмжүүд бас байдаг юм байна. Би ямар нэгэн зүйл буруу хийсэн юм болов? Гэт тийм болохоор надад хэлэхгүй байгаа юм байна. Ярилцахыг хүсэхгүй байгаа юм байна. Өргөндөө ганцаараа байгаад байгаа юм байна гэл тий. Тэгвэл бид нар энэ хоёрын одоо юу гэх юм нэг нь хөгжлийн явц байгаа даа шүү дээ. Хүүхэд өөрөө бие даахыг хүсэж байгаа. Тий.
Тэгэнгүүтээ өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа, сонирхолтой байгаа учраас өөртөө цаг өнгөрөхийг хүсэж байгаа. Гэхдээ ямар үед энэ нь нөгөө дохоо гэдгийг ялгах уу? Ерөнхийдөө болохоор ямар үед вэ гэхээр одоо түрүүний хэлснээр нөгөө хүүхэд өөрөө ингээд нөгөө нэг асуудал шийдэх гэж оролдож байгаа нь өөрөө бас хизээний энэ тохио ороод ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Ууг нь бол асуудлыг шийдэх гэж оролдож байгаа. Гэхдээ энэ дээр болохоор эцэг эхчүүдийн хувьд болохоор нэг алдчихж байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө хүүхэд маань одоо алдчих вэ, одоо скол гимтчих вэ, скол буруутчих вэ гэдэг энэ зүйлээс нөгөө хамгаалах гэж оролдож байгаад нөгөө өөрөө одоо яг тэр зүйлээ нөгөө нэг хийхдээ тэр итгэлийг нөхгүйгээсээ болоод хүүхдээ урам хугарах гэдэг зүйл явагдах боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэнгүүт эргээгээд нөгөө уг нь болохоор өөрөө нэг юм хийгингүүд бойл гэд хийлэхгүй болонгууд тухайн хүүхдэд бас сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэг юм за би чадваргүй гэдэг рүүгээ очих боломжтой гэсэн үг. Энэ болохоор зөвхөн нөгөө өсвөр нас биш, ерөө насанд болдог одоо үйл явцтай холбоотой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ урам хугаралт ингээд нөгөө олон дахин яваад байвал хүүхдийн хувьд нөгөө нэг өөрөөсөө ичих юм уу те өөрийгөө үгүйсгэх юм уу өөртөө итгэлгүй байдал руу очих боломжтой. Тэгэнгүүтээ эргээгээд одоо юу гэдэг нэг хин нэгэн за ээж нь биш юм аа гэх нөө урам өгөх ёстой хүмүүс чи эцэг эхчүүд өөрсдөө байдал тэр хүмүүс нь биш болоод өөр хүнээс тийм нэг урам авчих юм бол зүгээр өө чи чадна штэ гэдэг зүйлийг нөгөө буруу үйлдэл дээр ч юм уу ингээ аваад явчингууд тэр хүүхдийн хувьд болохоор яг нөгөө сөрөг зүйл рүү хандах ч юм уу тэр зүйл гарах боломжтой. Тэгэл эргээгээл нөгөө за угаасаа надад урам өгдөг хүний хажууд байснаас би урам авдаг хин нэгэн байсан хамаагүй гэдэг буюу найз нөхдөд харилцаа руугаа илүү төлөвлөж явчихсан. Татагдаад явчихсан. Тэгэхээр бид нар энэ чинээс эцэг эхчүүдэд хувьд ч яг энэ дэр нөгөө нэг хэцүү байсан гэсэн тэр итгэлийг өгөх нь амар чухал байгаа. Урам өгөх нь чухал байгаа. Тэгжээж эргээгээд хүүхэд маань өөрөө яг нөгөө алдаа хийсэн гэсэн буцаж ирэх буюу те ярилцах одоо өөрөөсөө асуух ч юм уу тийм юм гарч ирдэг. Тийм учраас тэр зайг үлдээхгүй л бол эргээгээд шууд нөгөө нэг алдчих вэ одоо ингэчих вэ гэдэг нөгөө хит их болгоомжлсны үндсэн дээр эргээгээд улам өөрөөсөө нөгөө нэг аврах гэж байгаа биш эсвэл туслах гэж байгаа биш харин түлхэж байгаа. Тийм учраас болж өгвөл энэ дээр илүү одоо өөртөө хувьд итгэлцэл гэдэг зүйлийг бий болгоод за дээрэс нь нөгөө талаасаа бид нөгөө ярилцахыг хизээч орхиж болохгүй. Гэхдээ ярилцахдаа нөгөө эцэг эхчүүд нөгөө хит их болгоомжлсон зүйлээ ярьдаг болохоос ш хүүхдээ яг юу хийх гэж байгаа, яг ямар арга зам хийж байгаа, чи яаж энийг хийх гэж байгаа, чи энийгээ хийхдээ итгэлтэй байгаа болж байна. Яагаад сонсон тий. За тэгвэл ийм байх шүү. Яг миний зүгээс те одоо яг нэг юм найз хэлж байгаа юм шиг те ээжийн хувьд юм уу эсвэл аавын хувьд яг ийм байр суурьтай. Тэгтээ чи сайн бодож агаад тэгээ чи өөрийнхөө шийдвэрээр хийж болно. Харин ямар тохиолдолд би чиний хажууд шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөө итгэлцэл гэдэг зүйлөө өгөхгүй байгаагаасаа болоод нөө улам холдуулах гэдэг зүйл рүү яваад байд. Тэгээд эргээгээд нөө хүүхдийн хувьд ч гэсэн дандаа сонголт хийхдээ ээж аав биш эргээгээд нөгөө нэг одоо юу гэдгийг одоо эрсдэл зан үйлдэл рүү оруулах найзаагч дагахыг үгүйсэхгүй гэсэн. Тэгэл явангуудаа эргээгээл тэнчэнэс чинь одоо янз бүрийн одоо асуудлууд үүсэж чинь гэсэн үг байхгүй. Тийм учраас ердөөсөө бид нар яг яаж хандах вэ? За дохио ороод ирлээ бид нар угаасаа мэдчихэж байгаа. За нэг юм болохгүй байгаа дээ. Угаасаа мэдэрнэ. Тэгээ тэр үедээ бид нар зүгээр л за ерөн би ингээл нөгөө шууд нөгөө айц төгшүүртэй байхгүйгээр за би зүгээр л ярилцъя. За тэгтээ ярилцахдаа би ярих биш нөгөө хүүхдээ сонсох гэдэг юм дээр авчиад сайн сонсоод тухайн хүүхд маань юу хэлж байна, ямар зүйл хэлж байна. Бид нар сонсож гин үгүй бол худлаа. Ердөөсөө сонсдгоо. Зөвхөн л за яаж энийг болгоомжлол хамгаалчих уу, яаж энийг л хийлэхгүй ах уу гэдэг л нөгөө юмаа л тулах гад байдаг болохоос ш. Яг бодтойгоор нөгөө хүүхэд юу хэлээд байгаа, тэнцээ яг ямар асуудлыг гаргаад байна гэдэг дээр ердөөсөө анхаарахгүйгээр за нэг завсраар нь л өөрийгөө нэг хэлчихье гэдэг рүү очих гээд байдаг. Тэрнээсээ болоод эргээгээд нөгөө хүүхэд маань өөрөө ямар мэдрэмж авах нөгөө мэдрэмж хамгийн их л яваад байдаг учраас эргээгээд за намайг сонсохгүй байгаа юм байна. Ингээ хүүхэд нэг оролдоно, хоёр оролдоно, гурав дахь уучлаарай. Би өөр хүнтэй л ярих гэдэг рүү очноо л гэсэн үг. Тэгвэл одоо зөвхөн та өөр дөрөө биш. Одоо яг сая Солонгос сэтгэл зүйчийн ярьснаар нэг юм ер нь дээлэнх нь ингээд түлхэх алхам хийгээд байдаг. Холдох одоо нөгөө хөвчлийн үе нь болоод холдох мэдрэмж ингээд төрөх үеэр нь түлхдэг. Яагаад түлхдэг вэ гэхлээрэ зааварчлах гад тэгээ бүр ингээд аргагүй л дээ. Тэгтээ эцэгээс өөрөөс нь төрсөн хөлтэй шүү дээ. Харин ингээд нөгөө болгоомжлох
гэдэг тэр хүүхдийг төрхөөс ч өмнө өөрөө амьдралыг ингээд дор хаяж 18 жил туулсан байгаа хүн болохоор тэг ингээ хүүхдийнхээ угаасаа ингээ юмыг мэдж байгаа юм шигээр хандхаар илүү их түлхээд байдаг те. Тэгээд илүү зааварчлах гад эсвэл ингээд ер нь тийм л байх ёстой гэж жоохон тулах гад тэг хил хязгаараа бас жоохон зөрчихгөөд те ингээд идэг. Тэгвэл яг та өөр дөрөө гэж заавал бодохгүйгээр ер нь ингээд үеийнхэнтэйгээ ч юм уу те ээж аавдтай ярьж яхад ямар үйлдэл нь жишээлбэл хүүхдүүдийг нь илүү холдуулдаг юм шиг танд санагддаг үү? За яг ээж аав талаас ингээд ихний хэлж нэрээ тий ээж аав талаасаа явбал ээж аав талаас бол хамгийн нэгдүгээрт юу вэ гэхээр ерөөсөө хүүхдээ нөгөө жоохон хүүхдийнхаа нүдээр л хардаг. Нөгөө одоо бүр 1995 оны 93 оны нэг юм цахаа үстэй нэг юм Аба сүдсгөө гэх нэг алдартай нийтмийн жүжигчний кино яадаг да. Тэндээ саяхан гэр бүлээр яг охиноо суулж үзэхгүй юу? Гэсэн чинь охин нь ингээд 20 настай, 21 настай гэрлэхэд аав дээр ирээ хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь аав нь гэд ингээд нүдээ ингээд харсан чинь нэг юм жоохон 5 настай охиудаас нараад аава би нэг залуутай танилцсан. Одоо бид хоёр гэрлэнэ. Тэг санагдаж байгаа тий. Нүдэнд нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ би бүр шоглоод бид хоёрын нүдэнд бас чи ингэж харагддээ штэ гэж тоглоомоор хэлчихсэн аахгүй. Яг ээж аавын нүдээр болохоор хүүхдээ нөгөө том болоод том болсон хүн чинь давуу талтай, сул талтай тий. Ямар нэгэн муу зан характертай гэхээс илүү төгөөс нөгөө хөөрхөн ямар ч муухай амгүй тэр хүүхдээр нь хараад идэм болоо гэж утсан. Яг хүүхэд бол хүүхэд. Тий. Тэнгүүтээ би энийг хамгаалах хэрэгтэй гэх төрөний нөгөө бүх юмд спонж хийдэг шиг ингээ хамгаалах гэдэг. Тэнгүүт нөгөө талаасаа хүүхдээс нь болохоор ирж байгаа. Одоо шинэ манай хүүхдтэй л ингэ яриа л та. Тэнгүүт яг би өөрөө имиж микр хэрнээ өөрийнхөө охины гадна түрхэн дээр жишээ нь алдчихсан байхгүй. Тэрний яасан гэж чи манай охин юм жоохон нөгөө юуны рок дуу тийм альтернатив стил сонирхё гэсэн чи би тийм стилийг ингээ одоо хүүхдэд хувцлал айгу тийм бараг л бидний хуучны нүдэр бол муу сурагч чиг харагдах гэдэг байгаа байхгүй юу? Муу хүүхд чиг харагдах гад. Тэнгүүд нь яг нэг тийм массын ойлголт ярьж байгаа шүү. Массын ойлголт ярьж байгаа шүү. байдаг. Тийм нүрэ будсан манайхан чи ярьдэн штэ. Нүрэ будчаад тийм альтернатив хичээлээ гэж хамгийн түрүүд. Тэр юм буруу хүч. Тэнгүүд нь би шууд ингээл энэ хувцыг өмсгөр хөөхөн тийм л те. Тэнгүүд хувцыг өмсөх хөөхөн тэр хувцыг өмсөх гэж амхандаа нөгөө мэрэгчлийн онцлогоос ингээл охиндоо зөвлөөдсэн чинь нэг өдөр охин маань хурж ирээд ингээд нүдэнд нь нулимс цэлгцэн зүгээр л нэг цамцнаас олж гэж юм шиг заяа. Би энэ хувцтай би жинхэнэ би шиг санагддаггүй. Би өөрөө ихөрө баймаар байна гэлтэгдэг байхгүй. Тэгсэн чи би гинт дотроо бодвол хүүшээ би ч өөрөө ямар мэржил өмлөхэд би өөрийнхөө охиныг ийм байдалд оролцсон ба штэ яана тэгдэг. Одоо чи тэ хэдэн настай дуртай мамс. Надад ээж нь одоо ерөөс оролцохгүй. Яг энэ процесс юу гэхээр нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг процесс яг тэр холдуулаад байгаагийн эсрэг нь хүлээн зөвшөөрөх юм бэл. Тэгэл нөгөө хувцаа нэг 3 сар л өмссөн баг л та. Яг үнэндээ. Яг үнэндээ. Эсэргээрээ нөгөө өмнөх рил дээр орсон тэр нөгөө ингүнэгийн яг хүлээн зөвшөөрөгцөн юм шиг тэр мэдрэмжийг өгсөн хамгийн том кейс бол тэр байсан баг. Би яг чи өөрийнхөө л бай. Би тэрэнд оролцохгүй. Тий, тэр мэдрэмж. За манай очир хат мөвцөцөг сонсогч маань өдрийн мэнд өсгөөч үү дээ гэсэн байна. Өдрийн мэнд. За бид өнөөдөр өсвөр насны хүүхдүүд эцэгхээсээ яагаад холддог вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа шүү. Тэгээд өсвөр насны хэрэг хүүхдтэй таны хүүхд өсвөр насыг одоо туулаад өнгөрцөн байгаа болвол туулж эсвэл байгаа бол яг ямар өөрчлөлт танд мэдрэгдэжсэн та бас яг тэр үед нь юу хийжсэн гэдгээ бидэнтэй хуваалцаарай. Тэгээ бас яг тэр үед хүүхд ямар сэтгэл зүйн хэрэгцээ байдаг вэ гэдэг талаар ч гэсэн бид нараас ярих боломжтой байгаа. Тэгээ би яг ярих гэжсэн кейсийг мань тагаа эхлэл өгчлөө. Яг 12 сард бид нараас өсвөр насны хүүхдүүдтэй ярилцдаг штэ тий. Яг тэрний онцлог рилийг бүр үнэхээр хиймээрээс учраас хийсэн. Тэгээ тэн дээр юу гарсан бэ гэхээр солонгос хэл зүйчээс үзсэн бах тий. Үзсэн. Энэ жил ингээ хамгийн их талархмаар байгаа зүйлгээд тэгээ тэр нь юу вэ гэсэн чи ингээд намайг аав ээж маань яг хувь хүн гэж хараад тий намайг яг өөр хүн нэг одоо ингүүн гэд нэг хүн ч юм уу тий нямгэрл гэд нэг юм хувь хүн гэдгээр маань ингээ хүлээн зөвшөөрөөд ингээд хараад яг тэр байдлыг маань ингээ ойлгоод тэгсэнд би үнэхээр их талархаж байна гэсэн чинь яг л энэ штэ гэж бодогдсон байхгүй.
өсвөр насны хүүхдүүд яг энийг л хүсэж байгаа шүү дээ. Тийш. Тэ? Өөрийгөө бие дааж байгаа, үзэл бодлон төлөвшөж байгаа, өөрийн гэсэн сонирхол тэрүүгээрээ ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа. Одоо тэгээл хувцас байна, үс засалт байна, тий. Тэгээл ямар сонгон дугуйланд явахыг хүсэж байна, ямар хичээлдээ илүү дуртай тэр даалгавраа хиймээр байна гэдэг ч юм уу. Энэ бүх зүйл чинь тэр хүүхдийн ертөнцийг харуулж байгаа шүү дээ. Тэгээл тэрийг хараад ста супер гэдэг бүр рил хийсэн байдгийн. Баярлалаа. Тэгсэн чинь бас эвгүй сэтгэлүүд явж байна. Тэгээд фэйсбүүкээс би бас заримдаа айгаад идэм байгаас. Хүүхдийн ингээд өсвөр насны хүүхдийн хөөрхөн рил оруулсан чинь амар гэдэг үгээ олон хэллээ. Энтэр гэдэг ч юм уу тий. Тэгэхээр манайхан тэрийг бичиж байгаа хүн бол насан турш хүн байгаа байхгүй. Тэгтэл тэрийг ярьж байгаа хүүхд чинь дүнгэж өөрийнхөө ертөнцид тийм ээ бүтээж явж байгаа 16хан нас тийм ээ. Тэгээд бүр өөрийнхөө ингээ бие даасан өөр хүн өөр ертөнцид давтагдчихгүй үн цэнийг мэдрээ явж яхад нь нөгөө өгүүлбэрээс гарч иж байгаа үгний алдаан дээр ажиллаж гин гэхээр бас айгу хэцүү санагдсан. За жоохон дали. Бүр хэлмээр санагдчихсан байхгүй юу? Тий, яалтчгүй энэ дээр бол нөгөө нэг бидний хувьд ч гэсэн нөгөө нэг Монгол хүмүүсийн хувьд ерөн үргэлж нэг юм шүүмжлэх ёстой юм шиг гэдэг. Уг нь болохоор нөгөө шүүмжлэх сэтгэлгээ бол байх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь бол бусдыг илүү одоо өөрийгөө сайжруулж өөрчлөхөд туслах болохоос шууд одоо юу гэдгийг одоо хүнийг ингээ гутаан одоо үгүйсгэх ч юм уу энэ байдал байх юм бол үнэхээр бид нар бас нөгөө хөгжихгүй гэдэг зүйл. Ерөнхийдөө бол яг хөө миний хувьд ч гэсэн нөгөө хамгийн их эмзэглэдэг зүйл бол нөгөө насанд хүрсэн бид нар өөрсдөө үр хүүхдүүдтэй буюу үлдэж байгаа одоо ирээдүйн одоо иргэд болох хүүхдүүдтэй юу ойлгуулж юу үлдэх гээд байна вэ гэдэг зүйл дээр ерөн нэлээ их ингээ анхаардаг байхгүй юу. Тэгтэл болохоор насанд хүрсэн бид нар хүртэл одоо жижигхэн зүйлийг зүгээр л өөрөө өөртөө эзэн байхаа мэдэхгүй. Дээрээс нь яг энэ нь бол нөгөө олон талаас ярьж байгаа гэсэн үг зүгээр шууд утгаараа биш. Нөгөө талаасаа болохоор бас ингээд зүгээр л юмыг ингээ ойлгож зарим нэг юм дээр бид нар нөгөө урам зориг өгөх гэдэг зүйлийг өрдөөсөө байхгүй болгож байгаа. Гэтэл болохоор энэ урам зориг чинь хүний үнэхээр ингээд урт наслахтай холбоот. Наад зах нь бид нар хин нэгэнд урам зориг өгнө гэдэг чинь бид нар өөртөөхөө насыг хүртэл одоо хэдэн насаар нэмжин гэсэн үг. Тэгтэл одоо муухай үг хэлнэ гэдэг чинь ерийн бас нөгөө нэг сайхан би тэр яг угаасаа л нөгөө нэг интернет ертөнц бол бид нарыг ямар нэгэн байдлаар нөгөө автдаг, татдаг тийм зүйл байгаад байгаа учраас тэгтэл нөгөө агуу хүмүүсийн хэлсэн үгнүүдээс бол нөгөө өөрийнхөө амнаас гарч байгаа муу үг болно. Яг энэ дээр ингээ хэлэхэд бол тэр хүүхдэд бол очихгүй зөвхөн өөрт нь эргээд ирдэг зүйл. Нөгөө юу тарин түүнийгээ хураана гэдэг үг чи ердөөсөө өөрийнхөө амнаас гарч байгаа зүйл чи өөр дээр нь л ирдэг зүйл. Тэгэхээс биш энэ дээр бол нөгөө юу гэдгийг за одоо энэ хүн дээр ингээ хэлсэн энэ хүн өөрчлөн ч юм уу шүүмжилж үгүй. Ердөөсөө л бид нар амны бэлгээс нөгөө аштын бэлэг гэдэг шиг те ерөн болж өгвөл бид нар монгол хүмүүс одоо бидний сайхан гоё яагаад юрөөл хэлж болохгүй те. Манаас нөгөө ээжийн нэг ингээ хийдэг зүйл ерөнхийдөө болохоор одоо нэг ууралсан үедээ ч юм уу скол хүн ингээ бүр үнэхээр ингээ яасуурд нөгөө нэг заяан дэлгэр гэж хэлдэг байхгүй юу. Энэ болохоор юу гэж хэлж байгаа гэхээр уурлаад хэлж байгаа. Гэхдээ тэнцээ бол хараал биш цаана нь болохоор бас ууртай байгаа чсэн нэг юм сайн үг хэлээ гэдэг. Тэрнээс үүдэлтэй одоо манай гэр бүлжчихсэн бас ердөөсөө яаж ингээд нөгөө нэг ерийн хараалын үг хэлэхгүйгээр сайхан үгнүүд хэлэх үү. За зарим нэгэн тохиолдолд бид нар үнэхээр ууралсан гэсэн одоо яа өстө ямар муухай юм бэ. Тэгэл зарим нэг муухай ганц хоёр үгнүүд хэлнэ үү гэхээс тэрнээс хэтрэхгүй байхаар те бид нар бас тийм өөртөө соёлыг бий болгол айгу зүгээр байгаа байхгүй. Энийг уриалж байна. Тэгээ энийг уриалж байна яг үнэ. Тэгээд нэгэн төсвөр насныхаа ярьж байгаа юм чинь бидний үйлдэл бас тэдэнд мань харагдаж байгаа тийм ээ. Тэгээд одоо өсвөр насныхан одоо төрж байгаа хүүхдүүд, бага ангид байгаа хүүхдүүдийн хувьд бол яг технологи дотор байгаа гэдэг нь бол гарцаагүй тийм ээ. Тэгэхээр энд бас нэг сошиал ертөнц байгаа учраас тэн дээр бас бид нар бас амьдраад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол яалчгүй гарч ирж байна л та. За тэгвэл өргөжлүүлээд солонгоо сэтгэл зүйчээс одоо яг тань дээр ингээл эцэг эхчүүд ирж байгаа гэж тэгж та тий. Тэгвэл тэр ирсэн эцэг эхчүүдийн яриаг ингээд сонсоод дуусахаар танд яг ямар алдаануудыг түгээмэл гаргасан байдаг вэ? Хүүхдтэй харилцах харилцаан дээрээ. За харилцаанууд дээр болохоор нөгөө нэг хил хязгаарыг бага насны дээр нь тогтоож чадаагүй байгаа асуудлууд байдаг. За дээрэс нь болохоор нөгөө бие даах чадвар
Энэ дээр бол юу юм багаас нь бас нөгөө орхитуулсан байдал байгаад байгаа. Мөн бас нөгөө ярилцах гэдэг зүйл маань дээрэс нь болохоор нөгөө үүрэг хариуцлагын одоо нөгөө нэг энэ үлдэх гэдэг юм одоо өгөх гэдэг юм уу те. Ерөнхийдөө болохоор яг нь айлын том болохоор чи айлын том гэд айлын баг болохоор айлын баг гэдэг энэ байдал маань эргээгээд нөгөө нэг үүрэг гэдэг зүйл зарим нэгэнд нь хит их ачаалттай очдог, зарим нэгэнд нь ямар ч нөгөө ачаалгүй бас хит дураараа байх байдал руу очиод эргээгээд ингээд нөгөө нэг шудраг бус мэдрэмжүүд хүүхдүүдэд төрөөд байдаг. Тэгээ энэ нь эргээгээд яах вэ гэхээр нөгөө одоо юу гэдэг айлын томууд болохоор юу юм бас нэлээд хүнд ачаал үүрдэг санагддаг. Тэрнээсээ болоод дээрэс нь болохоор эцэг эхчүүд бол нөгөө нэг одоо алдагдсан боломжийг хайх гэдэг ч юм уу те. Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг хүүхдтэй хит их өндөр шаардлага тавьсан байх тохиолдлууд бол байдаг гэсэн. Тэр өндөр шаардлагаас хамаараад эргээгээд нөгөө хүүхдүүдийн хувьд ч гэсэн одоо яг нөгөө хичээж л байгаа л да. Угаасаа хүүхдүүд бол үргэлж эцэг эхийнхаа нөгөө хайртай шүү. Би одоо ээж аавын хайртай хүүхэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой ингээд нөгөө үйлдэлүүд хийгээл байдаг. Гэхдээ энэ нөгөө нэг чи хангалтгүй байна гэдэг мэдрэмжийг өгөөд ахаар өрдөөсөө л нөгөө нэг урам хугарах зүйлүүд бол гарч ирээд байдаг гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд эдгээр алдаанууд бол нэлээд байгаад байдаг байгаа тийм шүү. Яг одоо гинт орж иж байгаа тэр л юм байна. Мэдээж олон асуудлууд бол тулгардаг. Одоо тэр хил хязгаар гэдэг дээр энэ аягүй ерөнхий мөртлөө бас том үг байгаа даа шүү дээ тийм. Тэгэнгүүт та хил хязгаар гингүүт таны үед юу орж ирж байна? Одоо хил хязгаарыг буруу тавьсан байдаг, зөрчсөн байдаг гэдэг ч юм уу сая одоо ингэ солонгос тэл зүчээс 2 3 гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр танд юу орж ирж байна? За хамгийн түрүүнд болохоор нөгөө хамгийн анх яг нэг ингээ подкастт ороод хамгийн ихний баг подкастн дээрсэн баха. Бид хоёр нэг хамт хорсон юм. За. Тэсэн чи яг ингэж ярьчихсан байхгүй. Жишээ нь би ингээ уурлахаар манай ээж хоёрт энийг идэдэг шоолоод. Би ууртай байхад намайг ингээ ууртай байгаа те бухимдалтай ингээ хүн чинь тухгүй байгаа штэ. Тэрийг маань ойлгохгүй ингээл манай өрөөнд орж ирээл те. Тэгснэ ингээл хараал игдүүнүрэл инээлтэл те. Энэ байдал надад айгүй тухгүй байдаг ярихгүй. Тэгээ би бүр гайхаад нөгөө л нэг жижигхэн охноороо төсөөлөд байгаа юм чинь нэрэл надад игдүүтэй харагдаж байгаа. Гэвч юу илээ эн чинь тийм насанд турсан хүн ингээ тухгүй ууртай байгаад нэг хүн хажууд ирснэ техник юм шиг энийгээ дэвэл биднэрт ямар санагдах вэ тийм биз дээ тий. Мэдээж амар тухгүй санагдсан шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр болохоор би нэг зүйлийг яг сансан. Тэрний юу гэхээр эн чинь нөгөө өөр хүн гэдэг байгаа. Зөвхөн зөвшөөрөхөөс гадна ийм өөр тусдаа хүн гэдгийг үрсэн анзаардгүй юм байлээ. Шинэ би ингээд дээш нарт ярихаар ингэж ярьдаг. Манай хүүхэд яг ингээд наачиг юм дургу. Манай хүүхэд ингээд би ерөн иймэрхүү юм дургу болохоор манай хүүхэд дургу. Гэлтэй. Тэгснэ манай хүүхд тэгдэггүй шүү дээ. Танай хүүхээс амар нүрэ бодд юм байна те. Гэлтэй. Манай хүүхээс доо нүрэ боддоггүй. Хөө хумсаа бодсуулсан юм уу? Гэлтэй. Гэх мэтчлээ ингээд тэнгүүд би одоо жишээ нь хумсаа бодуулаагүй ч гэсэн манай хүүхд бодуулахыг хүсч бодвол тэр чинь өөрийнх нь асуудал байхгүй. Тэ. Би дуртай дургу ерөөсөө тэр нь хамаагүй байхгүй юу? Манай хүүхд хүсэж байгаа бол тэр чинь хувь хүн юм чинь тийм үү за чи хийгээд үз. Би дургу байлаа гэд тэр хүн дургу байх албагүй байхгүй тий. Тэгэхээр ийм тусдаа хүн гэдгийг юусоо ойлгохгүй. Тэгээд тусдаа хүн гэдгийг ойлгохгүй учраас хил хязгаараа тогтоодог. Яг тийм шүү. Тий. Гэтэ яг энэ дээр болохоор яг ганцхан нөгөө бид нар одоо ингээ харах юм бол яг өсвөр нас гэлтэхгүй юу ингээд нөгөө хил хязгаарын ойлголтыг одоо багаас нь одоо нөгөө нэг бий болгож чадаагүйгээсээ болоод эргээгээд бас энэний ойлголт өөрсөнд нь байхгүй юу ялангуяа одоо юу гэдгийг дээшээ юу гэдгийг те ахмад гэдэг юм уу одоо юу гэдгийг хүмүүсийн хувьд тэр үднээс бас залуу үеийнхний одоо яг юм хил хязгаар руу нэвтрэн орох ч юм уу ийм тохиолдол зөндөө гараад байна. Гэтэл болохоор эргээгээд эн чинь бас л нөгөө нэг хил хязгаар чи өөрөө эргээгээд уг нь болохоор аюулгүй харилцаа бий болгодог, хүндэтгэлтэй харилцааг бий болгодог, ойлголцлын бас аюул сайн одоо нөгөө нэг байдлыг бий болгодог. Энэ мэтлэн нөгөө давуу талууд амар их байгаад байдаг. Тэгтэл болохоор энийг нөгөө бид нар мэдхгүйгээр хит ингээд дураараа аашлах, бусдын өмнөөс шийдэх. Одоо бидний үед чинь бол яг тийм байсан шүү дээ. Тэ одоо ингээд зүгээр өөрөө болохоор ингээд за миний хувьд болохоор бодож байгаа байхгүй. Одоо сая бол ингээд ярьж авах хугацаанд бол өргөлж нөгөө нэг өөрийн өсвөр насыг бас бодоод үзэж байгаа. Тэнгүү чинь би ингээд өөрийнхөө хувьд болохоор аль болохоор ингээд болж өгвөл ингээд нэг юм
одоо оюутан байхдаа ингээ юмаа төлөвлөөд за тэр үе тийш яав, нийш яав, ингэн за тийм юм аа хийн, ингэн гэл ингээ төлөвлөсөн байж хат миний хажуу талд миний амьдралыг төлөвлөсөн нэг хүн явж идэг байхгүй юу? Тэгээ би өөрөө мэдлгүйгээр нэг хаашаа чи юм явахаар болчдөг, өөрөө мэдлгүйгээр нэг юм хийхээр болчдөг, өөрөө мэдлгүйгээр нэг айл очиж цэвэрлэх болчих тохиолдол зөндөө байдаг. Тий хүүхэд харах болох ч юм уу тий. Гэх мэтлэн иймэрхүү ингээд нөгөө нэг би төлөвлөөгүй мөртлөө миний өмнөөс миний ингээд эн чинь ердөөсөө л нөгөө хил хязгаарын одоо нөгөө алдагдал гэж ярьж хэлж байна. Тэгээ эргээгээд энэ маань яах вэ гэхээр ийм харилцаа чи эргээгээд нөгөө нэг одоо юу гэдгийг хэцүү байдлыг илүү бий болгодог, ойлгохгүй байна. Ердөөсөө намайг өөрөөр минь байлгахгүй байна. Намайг ердөөсөө байгаагаар минь хүлээж авахгүй байна гэх тэрнээсээ болоод өөрийгөө ойлгуулахын тулд тэмцэл явагдана. Яг л одоо өстой жинхэнэ хувьсгал болно шүү дээ. Тэнцээ чинь дайм болно тий. Гэх мэтлэн тий иймэрхүү юмнууд болдог. Гэхдээ яг уу зарим нэг хүмүүсийн хувьд болохоор за одоо маргаад явах уу гэд ингээ буулт хийх байж болно. Би болохоор ямар ч хэсэг өөрийнхөө хэлэх ёстой хэлнэ гэж байгаа л ерөнхийдөө ойлгуулахыг хичээсний үндсэн дээр эргээгээд энэ хэл хязгаар бана өөрөө тодорхой хэмжээгээр одоо нөгөө хэцүү байсан гэсэн тогтоогч чихэлсний үндсэн дээр эргээгээд миний амьдралд айгуу тийм нөгөө өөрөөрөө хийх ёстой юмаа хийждэг, хариуцлагатай хандждаг тэр байдал руу очиж эргээд харилцаа нөгөө хүндэтгэлийн хэмжээнд очиж байгаа гэсэн. Ястай сайхан жишээ орч ирлээ. Дом гэж ороо. Таны гэхдээ нөгөө ярьсан чинь яг өсвөр насны тухай ярихаар яг өсвөр насаа л бодоод идэг. Тий, яг өөрийнхөө тий. Тэгэл яг миний ямар хил хязгаар алдагдчихсэн юм болоо гэсэн чинь ямар ч зөвшөөрлгүйгээр хүүхэд таар. Тий, ердөөсөө бид нар тэгэл өөртөө хүсэл ингээл айгүй гоё юм бодоод найзуудтайгаа гоё шоуд мод ч юм уу тийм юм бодож байгаа чинь хизээ тэдэн цагт очоо гэртээ тийм юм хийгээрэй гэдэг ч юм уу тий. Сая солонгоос хэлцүүч яриг сосч яг ингэж бодогч. Бид нар өөртөө ямар ч хил хязгааргүй нөхцөл төссөн байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд яг нөгөө ээж аавын үеийг буруутгах байгаа юм биш. Гэхдээ бидний үед бол үнэхээр байгаагүй. Тэр үед тийм үнэхээр байгаагүй. Тэрний сул тал нь одоо ерөө айгүй олон залуу одоо над мэтийн гэр бүлтэй болцсон одоо хүмүүс дээр ээж аавынх нь оролцоо одоо хүртэл орж ирээд одоо гэр бүлийн харилцаанд нөлөөлж байгаа айгүй олон гэр бүлүүд байдаг сул тал нь. Тэнгүүт бид нарт нэг боломж байгаа нь хүүхдүүдийнхээ хил хязгаарыг тогтоох ойлгох юм биш үү? Тэнгүүч бид нар ч өөрөөсөө ямар ч хил хязгааргүй нөхцөл төссөн амтд чи яаж тийшээгээ хил хязгаарыг олноо те яалчгүй л нөгөө бүдрээл алдаал ингээл хичээж яваа. Тэгэл би ч одоо би л ганцаараа ингэж байгаа юм байна гэж босон чи сая таны яриг сонсч бид нар ийм нөхцөл төссөн юм бол бас аргагүй юм байна. Тийм байна. За нэвтрүүлэг өндөрлөх төгч जैन. Тэг тэрнээс өмнө яг нэг асуулт асууя. Солонгос сэтгэл зүйчээс. Одоо нэг ийм юм байгаад байгаа юм. Тэр үед сэтгэл зүй гэж ярьдгүй л байсан шүү дээ. Тэр үед юу энэ хил хязгаар тий энэ зүйлийн тухай ерөөсөө ярьдаг байгаагүй. Ийм юм ер нь байгаагүй. Тэглээгээд ер нь баг яасан. Одоо ингээл бүр ингээл маш нарийн юм ярьдаг болсон байна гэдэг одоо нөгөө үеийнхэн маань зарим нэг хүмүүс ярьж штэ тий. Тэгвэл энэ дээр солонгос сэтгэл зүйч та юу гэж хэлэх вэ? Яг та нэг гоё даацтай билээ. Тий. Юм болгон өөрийн гэсэн цаг хугацаатай гэж хэлмээр байна гэсэн. Яг хуу тухайн үед бол бид нар үнэхээр тэр зүйл байгаагүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр энэ дээр нөө сөрөг зүйлүүд байгаа, бас давуу талууд ч байгаа аахгүй. Тэгэхээр тэрийг болохоор бид нар аль болохоор үгүйсэхгүй. Харин эндээсээ бид нар суралцаад за мэдээж сул тал байсан тэрийг сайжруулах юу байгаа вэ гэдгийг харж чадах нь айгүй чухал байгаа. Тэгэхээсээ шууд юу гэдгийг тэр үе байгаагүй юм чинь гэдэг нөгөө юу гэдэг үгүйсгэлтээр ярина гэдэг бол үнэхээр болохгүй зүйл. Яагаад тэгэхээр бид нэр өнгөрсөн амьдралаасаа үргэлж суралцдаг байх хэрэгтэй. Тэрнээсээ сурж аваад хэрэгтэй зүйлийг нь авч үлдэх. Яагаад бол тэнцэнээс чи бид нар ингээд нөгөө үргэлж нөгөө сургамжуудыг авах боломжтой зөндөө нөгөө нөхцлүүд байгаа гэсэн. Харин одоо цаг дээр бид нар өөрсдөө илүү одоо ирээдүг рүү харахын тулд бид нар зайлшгүй сайжруулах хэрэгтэй байгаа учраас өнөөдөр энэ зүйлүүд орж иж байгаа. Цаанаасаа нийгэм өөрөө нөгөө шаардлагын үндсэн дээр нөгөө хүсэлтийн үндсэн дээр хэрэгцээний үндсэн дээр өнөөдөр сэтгэл зүй яриад байгаа. Яа тэгэхээр эн чинь яригдахгүй байсан одоо яригдах ёстой зүйл байна болоод байгаа гараад ирсэн учраас энэ маань яригдж байгаа гэдгийг нөгөө нэг одоо хэлүүл зохистой олоо гэж бодож байна. Тийм учраас бид нэр ирээдүйдээ үнэхээр цаашдаа хүүхдүүд маш их одоо юу гэдгийг сэтгэл готролд орох магадлал өндөртэй байна гэж байна. Ерөнхийдөө асуудлууд маш их өрнөөр гарч ирж тэнгууд энэ чинь
ерөнхийдөө болохоор бид нар нөгөө нэг яагаад сэтгэл судлаа, сэтгэл зүй хэрэгтэй вэ гэхээр хүнийг бүрдүүлж байгаа зүйл дотор сэтгэл гэдэг зүйл чинь хамгийн том байр суурийг эзэлж байгаа. Харагдахгүй байгаа. Харагдаж байгаа нь бол ердөөсөө нэг 10%, 90% бол ердөөсөө дандаа сэтгэл зүйтэй, мэдрэмж бүх зүйлтэй холбоотой учраас бид нэр энийг судлаад, энэ дээр ажиллаад, энийг ойлгоод, энийг одоо юу гэдгийг өөртөө ингээд нөгөө нэг одоо яаж зохистой авч явах вэ гэдэг ойлголтуудыг бий болоод алахгүй болвол бид нар цаашаа явах боломжгүй болчиход байгаа учраас өнөөдөр энэ нийгэмдэр гарч ирж байгаа гэсэн үг. Лайк, share. За, яг үнэн. Энийг бид нар судлаад яриад ийм учраас хүн өөрчлөгдөж гин, хөгжиж гин, хямарж гин гэдгийг нэгэнт л бид нар энэ дээр анхаардаг, гаргаж ирээд ярьдаг болсон учраас энэ сайжрлын төлөө төвлөрөх ёстой, тийм ээ? За, нэвтрүүлэг өндөрлөхөд 1 хүрэхгүй минут үлдсэн байна. Танд хэлэх зүйлс юу вэ? Өсвөр насны хүүхдүүдтэй удахгүй өсвөр насны эхлэх гэж байгаа, тий? Эцэг эхчүүдэд сүүлийн боломжийг ашиглаад маш хурд хугацаанд. Ер нь бол эцэг эхчүүдийн тэр одоо үл олголцоод байгаа шалтгаанаа л хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр бүхэн чинь одоо хамгаалах гээд байгаа шүү дээ. Тэнгүүд эцэг эхчүүд бид сүүлийн үед нэг юм өсгийн өлөн гэдэг нэг үг байдаг те. Би нүгийг хоолтой холбоотой үг гэж бодож ирсэн байхгүй. Гэтэл яг үнийг хэлэхэд энэ болохоор хайрлагдахтай, хүлээн зөвшөөрөхтэй тэр сэтгэл зүйн өлсгөлөнтэй холбоотойсэн байхгүй. Тэр хүн томлоод ямар ч албан тушаал, ямар ч их мөнгөтэй байгаад ямар ч нэмэргүй. Тэр сэтгэлийн доторх өлсгөл ерөөс арилдаггүй. Тэгэхээр хэрвээ хүүхэдтэй ингээд над чиг те ээж аав нар ингээд санаа зовж л байгаа бол сэтгэлийг нь битээ тийм өлсгөлэн өсгөөсэй. Өстө хайрлаад халамжлаад хүлээн зөвшөөрөөд тий чи энэ ийм хувь хүн шүү, алдаж болно, онж болно, чи үүний ямар нэгэн зүйлийг хийж чадна гэдэг тэр сэтгэл зүйн өлсгөлөнгөө л өсгөөсэй гэж хүсэж байна. Тэгэх юм бол бид нарын тэр айгаад байгаа зүйл харьцангуй бага байх гэж бодож байна. Баярлалаа. За, Солонгогч надад байхгүй. Ерөнхийдөө амар гоё үг хэлсэн болохоор би яг ингээд өөрчлөлөө. Яг саяны хэлснээр одоо үнэхээр сэтгэл одоо нөгөө нэг дүүрэн одоо хайраар бай, одоо ойлголцсон хүлээн зөвшөөрөгдсөн тэр зүйлээр дүүрэн байгаа хүүхэд бол амьдралдаа улам их олон сайн зүйлийг хийх рүү явна гэсэн үг. Тийм учраас тэрийг нь одоо нөгөө дүүргэх эцэг эхчүүд байхыг л уриалж байна. За, миний хувьд ч гэсэн өсвөр насны хүүхдэд нь танаас холдсон юм шиг санагдаад тий илүү их найздаа өөр хүмүүс цаг гаргаж байгаа ч гэсэн магадгүй ээжээ ааваа гэд эргээд ирэх үед нь та хүлээж авахгүй дулаахан хүн байгаарай л гэж хүсэж байна. За, гэр бүлээр радио 104.5 амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг өсвөр насныхан яагаад эцэг эхээсээ холддог вэ гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээ өнөөдрийн бидний зочин хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч, солонгой сэтгэл зүйч бас ээж мөнх цэцэг байлаа. Танд маш их баярлалаа. За, найруулагч Мэзөө хөтлөх сэтгэл зүйч гэрлээ байлаа. Өргөжлүүлэн та гэр бүлийн радиогийн мэдээлэл болон нэвтрүүлгүүд подкасттай хамт байгаараа түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.